Намайг цэрэн татгын гоморл гэдэг. Би энэ зүүн хөрсний бохирдлыг бууруулахад одоо хийж болох зүйлсүүдээ жагсааж бичээд одоо хамгийн их таалагдсан 4 ширхэг алхам хийж үзсэн. Нэг нь цаасны бохирдлыг багасгах, гэлгар утны бохирдлыг багасгах, хунцрын бохирдлыг багасгах, тэгээд мод тарих гэсэн энэ 4 зүйлийг сонгож аваад гэр бүлтэйгээ хамтран хэрэглэж үзсэн. Манай хаанх хунцар дээр ярихад өдөрт нэг 10-аас 15 ширхэг хунцрын 7 хоногт хайдаг гэсэн бол одоо тэрнийхэн оронд ундаа ус дэлгүүрээ судалдаж авахгүйгээр өөртөө ус буцалгаал тэгээд цай үзмний шүүс гэд хийдэг болсноороо 7 хоногт ганц 2 ширхэг хунцар хайдаг болсон. Тэгэхээр энэ нь бол 10 дахин багассан гэж үзэж болно. Дараа нь гэлгар ут бол манайх бол амар хэрэгэлдэг байсан. 7-оос 14 хоногийн 7 хоногт бол нийт 14-өөс одоо ихээр их гэлгар ут ашигладаг байсан. Энийгээ багасгахынд бол бид нэр даавн ут болон хадгалах зорилгоор хэрэглэсэн. Одоо нэг удаа дэлгүүрээс аваад шууд хаяггүйгээр хадгалаад дараа нь даавн утыг хэрэглэснээр манай гэр бүлийн гэлгар утны хэрэглээ 7 дахин багассан гэж үзэж болно. Гэр бүлтэйгээ хамтраад одоо 7 ширхэг цэцганы мод, 2 ширхэг мод гэх нийт ингээд 9 ширхэг модыг тарьж одоо ургуулсан байгаа.